Олон нийтэд тулгуурласан гамшигын эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр Монгол Улсын шадар сайд боловсрол соёл шинжилх ухаан спортын сайдын хамтарсан 2019 оны тушаал онцгой байдлын ерөнхий газар дэлхийн 100 олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газарт иргэдэд зориулсан гамшигаас хамгаалах сургалтын төвийг байгуулж байгаа юм а. Сургалтын төвийг олон улсын байгууллагуудтай хамтран 2021 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулна. Иймээс энэ ажлын хүрээнд дэлхийн 100 Ховд орон нутгийн хөтөлбөрөөс сургалтын төвийн тогтчлолтод зориулан 15.3 сая төгрөгийн өртөг бүхий 26 нэр төрлийн тоног төхөөрөмж сургалтын гарын авалгуудыг дагалдах хэрэгслүүдийн хамтаар аймгийн онцгой байдлын газарт ханд боллоо. За стандартын шаардлага хангасан сургалтын 5 тухтай орчин бүрдснээр мэрэгжлийн байгууллагын зүгээс иргэд олон нийт рүү чиглэсэн иргэд олон нийтийг гамшигаас хамгаалах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт сурчлагаанд тогтмол хамруулах, мөн дадлага сургалт хийх болон бусад олон төрлийн нөлөөллийн ажлуудыг хийх боломжтой нөхцөл байдал бүрдэж гин гэж үзэж байгаа. Ингэснээр бол орон нутгийн болон өрхийн түвшинд болцшгүй гамшигын эрсдлийг бууруулах, мөн түүнд нөлөөлж байгаа эмзэг хүчин зүйлүүдийг урьдчилан тодорхойлох, хариу арга хэмжээ авах, гинтийн зочирлыг хохирол багтаагаар даван туулахад чиглэсэн ажлуудад бид нэр доктортойгоор хувь нэмэр оруулах боломжтой болж байгаамаа. Иргэдэд зориулсан гамшигаас хамгаалах сургалтын төв нь анхны тусламжийн аврагч мазаалай, галын сургалтын гэсэн танхимуудтай байх юм а. Өөрөөр хэлбэл бүх шатны гамшигаас хамгаалах сургалтуудыг зохион байгуулах цогц баазтай болно гэсэн үг. Ингэснээр иргэд олон нийт хүүхэд багчуудад гамшигаас хамгаалах тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гамшиг өсөл болсон үед өөрийгөө болон бусдыг хэрхэн яаж хамгаалах талаар сургалтад тогтмол хамруулах, дадлагаа сургуулилт хийх болон бусад нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулах боломжтой болох юм.